Christmas bread тавтар барилцгаана. Өнөөдөр би та нарт талах нарийн боо хийхэд хэрэглэгдэх багаж хэрэглүүрийн талаар хэлж өгье. Ямар багаж зүйлийг ашигладаг уу, юунд хэрэглэдэг үү гэдгийг хэлж өгье. Хэд бол ийм хэмждэг халбагнуудыг хэрэглэдэг. Энэ халбагнуудаар ихвчлэн даус, элсэн чихэр, янз бүрийн тоос, янз бүрийн юм хэмжиж болно. Тэгэхээр хамгийн том нь болохоор хоолны халбаг. Хоолны халбаг нь болохоор зэрэг англиар болохоор tablespoon гэж байгаа л да. Ойролцоогоор нэг 15 г байдгийн. Зарим компаниуд болохоор эний талаар нь ийм халбаг бас хийсэн байдаг. Тэгэхээр хоолны халбагны тал гэж байна. Зарим нь бол тал нь ороогүй гэх юм уу. Тэгээд цайны халбаг нь болохоор зэрэг teaspoon гэдэг. Цайны халбаг нь манайхаар бол жижиг амны халбаг гэж ярьдаг. Энэ болохоор ойролцоогоор 5 г гэсэн үг. Тэгэхээр 3 ийм цайны халбаг нэг том хоолны халбаг болох нь байна. За тэгээд цайны халбагны тал байна. 2-1, 4-1, 8-1 ингээ янз бүрийн хэмжээтэй халбагнууд байдаг. Ийм бүтэн аяг байна. Энийг болохоор cup гэж байгаа. За үүний тал нь байна. 2-1 аяг байна. 3-1 аяг байна. 4-1 аягч байна. За энэ аягаар болохоор зэрэг хуурай зүйлийг хөвчлэн хэмжинэ л дээ. За нойтон зүйлээ болохоор зэрэг юм шилэн аяганд хэмждэг. Хэрвээ ийм аяг байхгүй байх юм бол хуурай зүйл хэмждэг аягаараа чимдсэн болно. Нөгөө тэгэр бол нэг аяг нь болохоор юм жижигхэн. Тэгээ нэг аяг нь 4-1, 3, 2-1, 4-1. Тэгээд энэ хажууд англиар нөгөө Америкийн хэмжигдэхүүн ounce гэдэг байна. Нөгөө тал дээр бас болохоор граммаар байж байна л да. Шингэн зүйлийг хэмжихдээ болохоор зэрэг харааны түвшинд хэмждэг. Энэ дотор нь хийжээд өөрийнхөө харааны түвшинд авчираад тэгээд тэгшин газар тавьж байгаа хэмждэг л дээ. Савн дотор хийсэн зүйлээ хутгадаг юм арцгаар төмөрнүүд байна. Англиар болохоор whisk гэж нэрлэдэг. Тэгээд энэ болохоор ямар ч хэлбэр дүрстэй байж болно. Маш олон янзын хэлбэр дүрстэй байгаа. Хамгийн гол зорилго нь болохоор энэ шингэн зүйлүүдийг, муухай зүйлүүдийг хооронд нь ингэж нийлүүлж ингэж хутгахад зориулсан. За энд янз бүрийн юм төмпөн савнууд байна. Энэ жижиг төмпөн сав байна, дунд зэргийнх байна, томч сав байна. Төмпөн савнуудад хийсэн зүйлээ энэ түрүүний яриад байсан нөгөө арцгаар юм төмрөөрөө ингээд хутгахад ярол нэм сайхан хумбгаар ингээд хутгаад сайн нийлүүлэх боломжтой. За тэгээд явцын донд ер нь ийм хусдаг спачула гэдэг нэрлэдэг юм хусдаг юм маш хэрэг болд юм аа. Нэг зүйлээс нөгөө зүйлийг ингэж хооронд найруулах. Тэгээд ер нь зуурч дуусныхаа дараа энэ гадаргуу дээрээ гаргаж тавихад энэ бол маш хэрэгтэй. Ийм тэгтээ хвчлэн жоохон тийм шингэртэр зүйлэнд их зүгээр байдгийн. Зуурмаг болоод ирэхээр зэрэг арай энэ хатуутар нь бол илүү зөв зохимжтой байдгийн. Энэ савны дотортлыг ингээд тусах боломжтой. Нөгөө тал нь болохоор юм тэгшгэн тэгэхээр энэгээр юм ингэж зүсэх боломжтой. Зуурмгаа ингэж жижиглж хувааж зүсгэд үгүй бол хатраа гадаргуугаа ингэж гадаргуу дээр юм зуурж явахдаа тэрийг өргөж тавихад энэ хэрэгтэй. За бас нэг юм багаж байна. Bench scraper гэж бас нэрлэдэг л дээ. Энэ яг энэ гадаргуу дээр байгаа зүйлийг хусаж цэвэрлэх ч юм уу эсвэл зуурмгийг ингэж өргөж тавих ч юм уу хоорн наалтаад байгаа зүйлийг салгах ч юм уу тэгэхэд бол маш хэрэгтэй байдаг. Нөгөөтэйгөр болохоор энэ зуурмгаа ингэж хувааж тасалхад энэ бол бас хэрэг болдог юм хэрэглүүр байна. Гэхдээ энэ бол амар эрттэй биш. Тэгтээ зуурмгийг бол хуваах чадaltaй. Тэгэхээр граммар хэмждэг юм хэл их зүгээр байдаг. Энэ хэлэн дээр болохоор зэрэг олон янзын хэмжүүрийн хэлбэрүүд байдаг. Шингэнийг хэмжиж болно, миллилитрээр хэмжиж болно, аунсаар байж болно, граммаар байж болно. За энэ бол багс байна. Талхан дээрээ юм уу жижигхэн талах бүлчиг хийлээхэд тэн дээр ингээ сайхан өндөг ч юм уу маслаа төрөхөд ийм багснууд хэрэг болдгийн. Мөн энэ болохоор бас нэгэн төрлийн холигч байна л да. Энэ ихвчлэн энд болвол пай гэж ярьдаг билүү гэж хэлэх юм уу алимтаа, хулуутаа тэрний зурмгийг зурхад энэгээр бол зурдаг юм аа. За ганжир бол талхаа илдэж хийвд оруулахад хэрэгтэй байдгийн. Түүнээс гадна пицца хийхэд энэ пиццаны гурилыг
сайн ингэж дийлгэж өгч сайхан хавтгаалахад ийм пицца ролл гэдэг ийм багаж ус байдаг юм аа. Хэрвээ ийм багаж байх юм бол зөв сэрээгээр сайхан нүхлээд пиццаныхаа зургийг сайхан дэлгээд ингээд дугууруулж